Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Crime Hub эхлэхэд бэлэн боллоо. Ким Сэрон нь өмнөд Солонгосын алдартай жүжигчин бөгөөд бага наснасаа л урлагийн ертөнцид нэрд гарсан чадварлаг жүжигчин байв. Тэрээр 2000 оны 7 сарын 31-нд төрсөн бөгөөд бага насндаа кино драмад тоглож эхэлсэн. 2000 онд анхны дүрдээ тоглож жүжигчний гараагаа эхлүүлсэн ба хурдан хугацаанд Солонгосын кино болон телевизийн салбарт өөрийн байр суурийг олж чадсан. Түүний авьяас жүжиглэх чадвар нь түүнийг Солонгосын урлагийн ертөнцид хурдцтайгаар алдаршуулсан. Ким Сэрон нь ихэвчлэн бэрхшээлийг, хүндрэлийг даван туулж буй гүнзгий сэтгэл зүйн асуудалтай дүрүүдэд тоглодог байсан ч тэр дүрээ маш сайн гаргаж чаддаг. Үүнд нь ч хүмүүс маш их магтаал, сайшаалыг өгдөг байсан ба олон нийтэд таашаагддаг жүжигчин байв. Мөн тэрээр олон шагнал авсан бөгөөд Солонгосын кино урлагт нэр хүндтэй залуу жүжигчин байлаа. Гэвч тэрээр 2022 оны 5 дугаар сард согтууруулах ундааны нөлөөнд автсан үедээ жолоо барьж оцол гарган гудамжны мод трансформаторыг мөргөн зугтаасан гэх гэмт хэрэгт үйлдсэн. Түүнийг шалгасан цагдаа нар согтууруулах ундааны хэмжээг шалгаж 0.2% байсан гэж мэдгдсэн. Ким Сэрон жолоод хэрхээ асуулж 20 сая воноор торгуулсан нь түүнийг санхүүгийн болон жүжигчний карьерийн хувьд хүнд нөхцөл байдалд оруулсан байна. Энэхүү үйл явдлын дараа тэрээр олон нийт болон хэвлэл мэдээллийн анхаарлын төвд орж урлагийн ертөнцөөс хөндөрсөн. Түүнийг гэмт хэрэг үйлцэн тул зарим телевизийн шоу болон кино төслүүдээс нь хасаж байлаа. Ким Сэроны нэр хүнд буурч урлагийн салбарт дахин гарч ирэх боломж нь хязгаарлагдсан. Солонгосчуудын түүнийг үзэн ядах сэтгэгдлүүд ч интернетээр дүүрэн байв. Болсон явдлын тухайд Ким Сэрон уучлал хүсэж олон нийтэд тайлбар хийсэн боловч тэрээр урлагийн салбар дахь амжилтын замлаа эргэн авч чадаагүй юм. Энэ явдлаас хойш тэр чимээгүй намжим амьдарч байсан ба нэгэн удаа кафед цагийн ажил хийж байгаа зураг нь интернетээр тарж олон ч хүн түүнийг шөмжлээд амтсан юм. Тэрээр 2024 оны 5 сард Дон Чими гэх жүжиг тоглож эргэн ирэлтээ хийх гэж байсан боловч эрүүл мэндийн шалтгааны улмаас жүжигт оролцож чадаагүй. 2025 оны 2 сарын 16-ны өдрийн 17 цагийн үед жүжигчин Ким Сэрон гэртээ нас барсан байдалтай олдсон байна. Анх түүнийг нас барсан байдалтай байхыг найз нь олж цагдаад мэдэгджээ. Анхан шатны цагдаагийн үзлэгээр гадны нөлөөгөө халахад өртсөн улмөр тогтоогдоогүй гэж цагдаа нар мэдэгдсэн байна. Figures blur and vanish like a muted scream. Eyes in every corner, watching every move. Dark secrets hidden, waiting to unprove. Shadows in the mist, they twist and turn and fade. Mystery and fear intertwine and masquerade. In the depth of night, where the unknown comes alive.